Манай орон шиг нэг нийгмийн дэглэмээс өөр нийгмийн тогтолцоон шилжсэн орны хувьд ард түмний сэтгэл санааны байдалд онцгой анхаарах шаардлага нэгд иржээ. Учир нь сүүлийн 3 жилд Монгол улсад хүний санаанд багтамгүй хэрэгүүд олноор гарах болжээ. 2013 оны 3 сарын 20 шөнийн тэг 3 цагт Чингэлэг дүүргийн хайлаас бол 6 хүний гэртээ байхад нь шатаас хэрэг гарсан. За уг хэргийн улмаас бол тухайн гэртээс нь 6 хүн бол төлөгдөлтэй даалгүйгээр эмнэлэг төрөснийхээ дараагаар бол нас орсон байдаг. За энэ хэргийг бол тухайн гэр бүлд үс сансан буюу өөрийнхөө охинтой нь гэрлүүлэхгүй гэсэн шалтгааны улмаас тухайн гэр бүлд хөрөнгөнээр тооцогдож байсан залуу үйлцсэн байдаг. Олныг зочроос энэ хэрэгээс гадна хайртай залуудгаа хамт амьдрахын тулд хүүгэн захиалгаар хөнөөлгсөн хэрэг хэдхэн хоног өмнө гарсан. Он гарсаар манай улсад гэр бүлийн хүчирхийллийн 550 гэмт хэрэг бүртгэгджээ. За гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдэж байгаа гэмт хэрэг нь өмнөх оныхоо мөн үеэс 47% өссөн юм үзүүлэлттэй байна. За манай цагдаагийн байгууллагын харьяанд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг төр хамгаалах байр гэж байдаг. Энэ байр 2016 он гарсаар нийтдээ 214 хүчирхийлэл төр зэргийг хамгаалтанд авч ажилласан байна. Энэ бүх аимшигт хэрэгүүд хэргийг үлдэх сэтэл хаанаас гарч ирээд байна вэ? Наад утгыг харуул улс орны байдалтай холбож тайлбарлаж болно. Гэвч тухайн хувь хүн гэр бүлийн сэтгхүү хүрээлэх найз нөхдийн хандлага хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна. За найз нөхөдтэйгээ уулзахад мөн ялгаагүй адилхан нөгөө уулзж байгаа найзууд маань сайн эерэг талаас нь ч юм уу эсвэл асуудлыг шийдэхэд нь туслах биш харин ч бүр өөгшүүлэх харин ч бүр буруу яадгийг салчихгүй юу эсвэл наатахаасаа гуйж яадгийн эсвэл ингээл өөр юу гэдгийг ингээд нэг дандаа нэг тийм сөрөг талаас нь зөвлөмжүүдийг өгж байгаа нь эргээл нөгөө гэртээ очиод хүчирхийлэл үйлдэх эсвэл өөр хүүхдээ зовоох ийм байдал руу бас орж байна. Гэр бүлийн хоёр өнөөдөр муудалцсан маргалцсан үед дотны найзууд нь аль болох эерэг зөвлөгөө өгч сэтгэл санаагаар дэмжин асуудлыг намжих, архитан цогтуурахад уриалахгүй байх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эерэг хандлагатай эргээр сэтгэх нь нийгмийн сэтгэл зүйд хамгийн чухал нөлөөтэйг хэлж байлаа.